тамагтсан хүүхдээ эцэгчүүд бол цэцэрлэгтээ 1 жилийн одоо хэрэглээний ариун цэргийн хэрэгсэл хичээлийн хэрэглээг бол өгдөг шүү дээ. Энэ жилийн хувьд бол 2 сараас хойш цэцэрлэг хичээллээгүй. Тэгэхээр мэдээ сүүлийн үеэрлийн бол хичээлийн хэрэгсэл болоод ариун цэргийн хэрэгсэл үлдсэн байгаа. Тэгэхээр энэ жилийн тэдгээр цуглуулж өгөх ёстой зүйлсээр ямар нэгэн хасах, танах тийм зүйл байгаа юу? Тухайн цэцэрлэгүүд өөрсдөө юу нэ тухайн жилийнхаа хэрэглэсэн зүйлийнхээ тооцоо хийгээд эцэхэд 4 сард багтааж буцааж олгоо гэсэн юм чиглэл өгсөн. За энэний дагуу юу гэхээр дүүргийн боловсролын хэлтсүүдэд нийслэлийн боловсролын газраас чиглэл хүргэсний дагуу дүүргийн боловсролын хэлтсүүд цэцэрлэгүүд хүргээд энэ ажил хийгдсэн байгаа. Тэрийн нарийн бичгийн дараагаас бүх цэцэрлэгүүдэд чиглэл хүргүүлсэн байгаа. За энэ яг хөөхөр цэцэрлэгийн хүүхдийн эцэг хасраа хамгаалгачаас хичээлийн жилд бэлтгэх сургалтын хэрэглэгдэхүүн ариун цэврийн хэрэгслийг тэдэнд санхүүгийн дарамт үүсэхгүйгээр зохицуулах тухай заасан байгаа. Тэгэхээр одоо өөргөлбөл энэ дээр юу гэхээр бид нараа хуучин бол жилийн туршид заадаг байсан бол одоо өөргөлбөл энэ дээр улирлаар нь авах одоо өөрөөр дунд бүлэг тэгээ энэ нэгдээ одоо чиглэл гарсан учраас энэ чиглэлийн дагуу юу гэхээр жагсаалт нь гарсан байна. Энэ жагсаалтын дагуу юу гэхээр тоог хэмжээгийн заагаа өгсөн. Тэгэхээр өөргөлбөл энэ 3 сараар эхний 3 сараар улирал тутам авъя гэж. Тэгээ өнгөө тухайн улиралдаа хэрвээ хичээлээ үйл ажиллагаа тасалдахгүй ингээд явах юм бол улиралдаа хэрэглээ дараагийн улиралд хэрэглэхээр ингээд зохицуулт хийж байгаа. Энэ нь болохоор эцэгчүүдэд бас дарамт үүсэхгүй тийм ээ. Тэр өөрөлдөө цэцэрлэгүүдэд харилцаа адилгүй бүтнээр навна гэсэн юм ойлголт байхгүй. Яг тэгэхээр энэ ер нь ямнаас гарч байгаа ч бодлого шийдвэр маань тэр юм болоод тэр юм босомчин бүх цэцэрлэгт бол нэгэн адил үйлчилж байгаа.